Одоо ер нь манай албаа хэдэн гишүүнтэй тий тоолоход бас аюу яг яаж тоолох уу гэдэг бас жоохон өндөрлөлтэй тий. За сайн байцгаана уу? Яагаад цуврал подкастын энэ удаагийн дугаараар бид нар төрийн бас байгууллагуудын одоо төлөөлөлөд ба доктортой хөгжил эмэгтэйчүүд албаны одоо удирдах зөвлөлийн гишүүн Цэнцүүрэн доктортой ярилцахаар бид нар ирсэн байна. Тэгээд танд 100 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. За цуврал подкастын хүрээнд бид нар энэ удаадаа яг энэ төрийн бас байгууллагатай мэргэжлийн холбоодын ажил ерөнхийдөө ямар хөө явж байгаа вэ? Ямар бэрхшээл тулгардаг вэ? Бидний одоо гол зорилго яаж байгуулагдсан бэ гэдэг талаар илүү ярилцахаар энэ удаа асуултаа бэлдсэн байгаа. Холбоо маань яг хизээ байгуулагдсан бэ? Тэ ямар үндсэлтэйгээр одоо энэ ба доктортой хөгжил эмэгтэйчүүд холбоо маань эхэлсэн бэ гэдэг талаас та хэлэхгүй юу? Доктортой байдал эмэгтэйчүүд гэсэн энэ эмэгтэйчүүдийн холбоо маань болохоор 2023 оны 11 сард анх одоо Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодуудын нэгдэлгээд энэ нэгдэл маань ойн газартай хамтраад тэгээд Словениас мэргэжлийн байгууллагын эмэгтэйчүүдэд одоо ийм сургалт тавиа гэсэн ийм санал ирсэн байлээ. Тэгээд эднэр ингээд хамтраад сургалт зохион байгуулсан 11 сард. Тэгээд тэр сургалтанд бол манай талаас хишиг жаргал доктор, дэлгэр жаргал доктор маань ингээд одоо Монголын яг ойн салбарт ер нь эмэгтэйчүүдийн оролцоо ер нь ямар байгаа ингээд бага хэмжээний судалгаа явуулж байгаа илтгэл бэлдсэн байсан. Словен талаас бол одоо яг Европод ер нь ямар юутай байдгийн гэдэг тал дээрээ эмэгтэйчүүд одоо ойн салбарт яаж оролцож байгаа гэдэг яг тэр тал дээрээ биднэрт ингээд танилцуулах сургалт хийсэн байхгүй юу. За тэгээд энэ сургалтын дээр бид нар оролцоод ингээд янгуудаа ер нь бол бас нэг ийм ойн салбарын эмэгтэйчүүд маань ингээд нэгдээд ингээд ийм холбоо байгуулж болох юм байна гэсэн санаа бол анх бол тэнд гарсан. Тэр сургалтын дараагаар ярьж байгаа дээрөөсөө энэ холбоог байгуулъя гэхэд анх санаачлагч нь бол одоо дэлгэр жаргал доктор, хишиг жаргал доктор тэгээд туяагч маань цахны тасн цэнгэлээ туяагч маань ингээд тэр гурван маань ярьж байгаад ингээд холбоо байгуулъя гэхэд удирдах зөвлөлтөө одоо ер нь хэнийг оруулах уу гэд биднээс бас ингээ санал аваад ихтэй сургуулиудаас хүмүүс оруулчихъя тий одоо аан чиглэлээр сургалт явуулж байгаа мэргэжлийн 3 ихтэй сургуулиас төлөвлөлт оруулъя гэд их сургуулиас чамаа тий хөдөөчгөн сургуулиас хишиг жаргал доктор өөрөө олон улсын байгууллагууд төлбөр дээр ажиллаж байгаа гэдгээрээ дэлгэр жаргал доктор газар зүйн клубын хүрээлэнгээс удвал бит хоёр байгаа. За тэгээд ботаникийн цэцэрлэг төрөлнгээс болохоор ундрмаг оруулсан. За тэгээд бас төсөл хөтөлбөрөөс жинхэнэ марлагыг оруулсан, эрүүл ай төслөөс орсон байсан. Дээр нь бол одоо орон нутгаас бас байх төлөв байх хэрэгтэй гэдэг санаачлагчийн маань нэг одоо туяагч маань цавхнаас ороод за хөсөглөөс нэг хүн оруулж игээд хөвсгөлөөс даваа чимэгтэй холбогдоод даваа чимэг орсон. Булганаас болохоор цасан чимгийг оруулсан. Ингээд орон нутгийн төлөөлөлтөөр ингээд нийт юу вэ? 11 тий 11 хүртэл тийм байна. За ингээд удирдах зөвлөлөө байгуулад ингээд бид нар чин гэрчлэгээ яг 12 сарын ихээр авсан тий яг оны өмнө л авсан санагдаж байна тий. Энэ хугацаанд бол бид нар бас нэлээдгүй ажлыг хийсэн байна. Удирдах зөвлөлийн гишүүдтэй холбоотойгоор олуулаа байх нь зөв юм байна гэдэг чинь бас ер нь бид нэрээ өөрсдөө бас ярилцаж тохирсон юм а тий. Орон нутгийн салбар бас орон нутгийн төлөөлөл байх хэрэгтэй. Ер нь олуулаа байж тал талаасаа явал гэдгээд талаасаа ярьж байгаа нөө гэсэн зорилготой бар тий. За тэгээд анхны маань сургалтад олон улсын эмэгтэйчүүдийн баяр тий тэгээ баярыг тохиолдуулаад анхны сургалтаасан. Тэрнээс мөн бид нар ч нөгөө менторшип хөтөлбөр болсон. Тийм дээ. Юу Словены зүгээс бас нөгөө менторшип гэсэн сургалт явуулсан шүү дээ. Тэгэнгүүт тэгээд манай эхлэн анхны одоо багш нар маань эргүүлээд одоо цахимаар орон нутгийнхаа хүмүүст эмэгтэйчүүдийг хамруулад менторшипийн сургалтаа явуулсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр анхны үйл ажиллагаа маань ер нь бол тэр менторшипийн сургалт болж таарч байна, тийм. Тэгээд дараа нь тэр 3 сарын 4-нд зохион байгуулсан
одоо анхныхаа том хэмжээний сургалтаа зохион байгуулсан нь тэр тий. Менторшип хөтөлбөр маань болохоор яг өөрөө болохоор нөгөө юуна Словени одоо талаас санал тавиад бид нар хэрэгжүүлчихсэн тий. Тэгээд 7 одоо баг болгон 10 хүн орон нутгаасаа гэж сонгоод 70 гаруй хүнийг ерөнхийдөө ингээд хамаар ус сургалтын хамруулсан юм байна. Яг нөгөө юу нөгөө бидаач хийсэн анхны маань одоо том үндэсний улсын хэмжээний их юм тий сургалт чинь болохоор ерөнхийдөө яг айн газартайгаа хамтраад тий айн газар маань тусалсан тий айн газартай холбоодоос бас тусламж авсан яг гол одоо мөнх зэрэг ах бид нарт яг за би дааж аваад анхны ажлаа их гэж шүү хариуцлагатай гэрээ гэж хэлжсэн санагдахын мөнх ногоон талаас бас яг мөнх ногоон талын компани маань одоо ерөнхий инженер чинь бас эмэгтэй инженер байгаа. Тэгээд тэр тэгээд энэ хүмүүс маань бол ерөнхийдөө биднэрт маш их тусалсан. Тэгэхээр энэ хүмүүст бас энэ завшааныг ашиглаа баярлалаа гэж хэлээ. Холбоо байгуулахад тусалцаа үзүүлсэн одоо энэ Монголын айн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл маань ер нь бол бид нартай ер нь хэр хамтын ажиллагаатай байдаг гэлээ. Энэ тал дээр бас хүмүүст зөв ойлголт өгсөй байх тий. Бид нар бол яг энэ байгууллагаа нэг одоо идэвхтэй гишүүн гэж явдаг. Яг айн салбарын холбоодуудын нэгдэл гэдэг нэртэй. Тэгэхээр яг манайч бол бас айн салбарын мэргэжлийн холбоо болохоор энэ нэгдлийнхаа нэг гишүүн байгууллага гэж явж байгаа. Тэгээ одоо удирдлагын болон одоо саяны ой тэмдэглэх баярын үйл ажиллагаанд тэнтергээд бид нар ч бас л яг энэ нэгдлийнхаа дор л нэгдсэн удирдлагын дор орж ажилласан болохоор тий байнгын хамтаа ажиллагаатай гэсэн үг л дээ. Одоо тэгээд 3 сараас хойш бид нар чинь хэдэн сургалт зохион байгуулж байгаа лээ. Ерөнхийдөө орон нутагт бол хамгийн төлхөө сургалтыг явуулсан байгаа тийм. Анхныхаа яг тэр юуг сургалтаа зохион байгуулсныхаа дараагаар бид нар Словены элчин сайдын яамруу хүсэлтэд явуулсан шүү дээ. Төслийн санал явуулаад ийм ер нь айн салбарынхаа эмэгтэйчүүдийг чадахжуулъя. Сургалт явуулъя гэд хүсэл тавьсан. Харин тэдний талаас зөвшөөрсөн тий. Тэгээд бид нар санхүүжилт олохоор болсон. Тэгээд нийнхаа дагуу бид нар чинь ер нь бол 5 сургалт зохион байгуулна гэд эхэлсэн. Гэтэ ямар ч байсан бүгдийг хийж дуусгасан тий. Маш богино хугацаанд ер нь бол манай энэ удирдах зөвлөлийн гишүүд дэмжигч маань бүгдээрээ нөгөө ажлынхаа хажуугаар сайн дураараа хийж байгаа болохоор тий яг энэ нэг завтаа үед харуулад маш богино хугацаанд сургалтуудыг хийхээр ингээд төлөвлөөд бид нар ч ихлээр Дархан Сэлэнгийн бүс нутагтгээ Дархан хотод хийсэн. 2 дахь сургалт маань Архангад хийсэн. Дараагийнхын Тосон Цэнгэл Завхны хүмүүсээ хамруулад хийсэн. Дараа нь Хөвсгөлд. Ер нь бол бидний зорилго бол эхлээд нөгөө ойтой аймагуудаа хамруулчих гэдэг л ер нь бодлого байсан шүү дээ тий. Бас нөгөө гадны одоо багш нар маань тий Словени талаас Словени айн институтын одоо мэргэжлүүд ирж давхар хичээл заах байсан учраас эхлээд ямар ч байсан айтай одоо бус нутгийнхаа эмэгтэйчүүдийг чадахжуулаад тавья гэдэг тий хүсэл юугаараа хийсэн байгаа. Дараагийн одоо тий жилийн хугацаанд ингээд иймэрхүү ажил хийсэн байна гэд дараагийн одоо төлөвлөгөөт одоо ажил маань ер нь бол бусад аймагуд руу бид нар бол нөгөө бидний одоо гол байгууллагын маань гол өрөө болохоор тэгш оролцоог хангах гэж байгаа. Тэгэхээр зөвхөн одоо айтай аймагтай биш бас энэ айжуулт хийдэг, айжуулахыг шаардах хэвээр цөлжүүлэлт дараа талд одоо хамгийн ихээр нэрвэгдэж байгаа энэ бус нутгуудыг бас анхаарах зөв байна гэд. Эхнээсээ бидний зорилго бол юу байсан бэ гэхээр чинь заавал нэг учиргүй заавал нэг гендер мендер гэсэн утгаасаа биш. Ер нь л айн доктортой менежментэд эмэгтэйчүүдийн оролцоог л нэмэгдүүлэх гэсэн зорилго шүү дээ бид нар чинь тий анханасаа яг тийм зорилготой л байгуулагдсан. Тэгээд тэр дутгаараа ч ер нь бол яг сургалтуудаа хийгээл явж байгаа тий эмэгтэйчүүдэд чалгачуулаад эмэгтэйчүүд маань тэр айн салбартаа ажиллаж байхдаа чадвартай юу байх юм бол
доктортой менежмент хангагдана л гэж бид нар ч үзээд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ нөгөө хангаад нэг сургалт хийж яхад нэг ирсэн нөгөө юуны сургалтанд орж ирсэн нэг нутгийн ах байсан тий. Тэгээд та нар зөвхөн эмэгтэй хүн дандаа ингэ сургаад ах юм уу гэж асууж ирсэн. Тэгээд яг энэ утгаараа юу гэхээр хүмүүс айгүй нөгөө эмэгтэйчүүд гэж тусад нэр өгчгөр нэг эмэгтэй хүн л байх юм шиг бодоод бидний гол зорилго бол ер нь бол тэгш оролцоо буюу яг энэ доктортой хөгжлийн тэ айн доктортой менежментэд оролцож байгаа бүх л одоо хамрагдах боломжтой энэ бүх хүмүүс жигд тэгш оролцоотой байгаасаа тэгжиж энэ орон нутгийн маань одоо юу те яг энэ бидний хийх гээд байгаа ажил маань одоо урагшлана гэдэг утгаар нь тэгш оролцоо гэж ингэж хэлсэн те. Ер нь бол орон нутгад хийсэн сургалтуудад маань бид нар бол нэг заавал эмэгтэй хүн хамруулна гээгүй шүү дээ тий. Тэгээ эрэгтэйчүүд ч гэсэн хамрагдсан. Ер нь бол аль талаа хүсэл гаргасан хүн болгоныг л хамруулсан шүү дээ тий. За тэгээд яг энэ ажлынхаа хүрээнд нөгөө хамгийн гол одоо хийсэн юм чинь бас бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд айн газартайгаа хамтраад бас нөгөө даавны холбооны даавны холбооны нөгөө даавнтай хүүхдүүдийн ээжийг дэмжих зорилго агалсан л да тий. Тэгээ тэр ээжүүдийнхээ одоо ажилуулдаг кафегаас бид нар хоолндын захиалаа. Тэгээ тэр ээжүүдтэй мод тарих юу хийхээсээ гадна тэр хүүхдүүдэд бас технологийн тийм юу мэдлэг боловсруулах зорилготойгоор сургалтаа хийсэн. Одоо ер нь манай албаа хідэн гишүүнтэй тий таалахад бас аюу яг яаж тоолох уу гэдэг бас жоох өндөрлөлтэй тий. Бид нар чинь бол ер нь бол мэдээлэлээ фэйсбүүкээрээ дамжуулаад фэйсбүүкийнхаа группээрээ хуудасаараа дамжуулаад явж байгаа. Тэгээ тэнд эмэгтэйчүүд бас айгүй итэвхтэй юм байна гэж харагдаад байна шүү дээ. 1000 хэд болсон гэдэг л дагагч. Тийм 1000 орчим дагагчтай болсон байсан. Сүүл тархал 937 л гэжсэн. Тэгээд хин баясаа дарга маань хэлэхдээ 1100 хэд хэлсэн бэ. Бас тэгэхээр айгүй өндөр тоо энэ гэж бодчихсон тий. Үнэхээр орон нутгаас ингээд бүх юунаас талаасаа ингээд эмэгтэйчүүд маань айн салбарын эмэгтэйчүүд маань үнэхээр идэвхтэй байна л гэж бодоод байгаа шүү дээ тий. Яг одоо бид нар бол яг энэ гишүүнчлийн тухай бол бас нэг тийм юу гэдгийг гишүүнчлэлтэй болох нь зөв юм байна гэж нэг талаар бодож байгаа. Гэхдээ бид нар бол нөгөө юугаа алхмаа арай хийж эхлэегүй л тийм ээ. Тий. Яг хөө зөвөр эхний ээлжинд ямар ч байсан гишүүнчлийн нэг анкет гаргачээ. Нэг тийм төлбөр татвар матар гэсэн юм бол яригдаг бол байгаа тий. Яг нь бол эн чинь одоо сайн дурын л юу байгууллага. За учиргүй нэг холбоо гэдгээр одоо жишээ нь манай айн мэргэжлийн байгууллагуудын холбоочин болохоор одоо жишээ нь мод үржүүлэг цэцэрлэгжүүлэгчдийн холбоо гэхээр яг тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд холбогдож байгаа. Аж ахуйн нэгжүүд байж байгаа. Жишээ нь тэр нөгөө нэг аж ахуйн байгуулалт юуны гэл тэгэхээр бас яг тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд аж ахуйн нэгжүүдийн холбоо шүү дээ тий. Манайх болохоор арай өөр одоо юу гэдэг эмэгтэйчүүд өөрсдөө хувь хүмүүс ингэж сайн дураараа нэгдэж байгаа болохоор тийм байгууллагууд байхгүй гэх юм уу байгаа ч юм шиг те бидний ард ч одоо бас нэг байгууллага байгаа юм шиг те тийм л юм те. За тэгэхээр бас жоохон тиймэрхүү байгаа. Тэгэхээр одоо хэрвээ би даасан үйл ажиллагаа явуулна гэх юм бол бид нар бол яалтчгүй гишүүнчлэл авмаар юм шиг те. Гэхдээ яг нөгөө одоо гишүүнээр илс хүмүүстэй бид нар одоо ямар ашиг одоо давуу тал олох вэ гэдэг асуудал бас их чухал байгаа. Тэгэхээр яг энэ талаар бас ярилцах шаардлагатай ярилцах нэлээд сайн ярилцж шийдэх хэрэгтэй л дээ тий. Ер нь бол бид нар чинь юу яасан штэ. Орон нутагт сургалтаа явуулж байхдаа хүмүүсээс бас санал асуулах асуусан штэ. Цаашдаа ямар сургалт авах хэрэгцээ байна вэ гэдэг дээр тий. Тэгээ яг тэрүүгээрээ цаашдынхаа юг бас төлөвлөсөн байж байгаа. Ер нь бол 2025 онд бол бидний хамгийн түрүүнд тавьсан байгаа зорилго бол бүр зүүн бүсийнхаа аймагуудыг хамруулад одоо энэ чадварчлах сургалтаа үргэлжлүүлээд хийнэ л гэсэн тавтаагаар одоо нэг төлөвлөлтөй байгаа тийм. Нөгөө орон нутгийн ямар сургалт явах вэ гэдэг ерөнхий загварууд гарцсан тий. Тэгээ одоо хамгийн гол нь яг үхээр нөгөө
бид нар чинь нөгөө яг аймаг болгонд ижлэх юм заахгүй байгаа. Тийм яг бүсчлээд очдгийн одоо гол зорилго бол яг тухайн бүстэй одоо тий бүсийнхаа хэрэгцээнд зориулсан тентхийн эмэгтэйчүүд одоо айн мод үржүүлгийн газар ч юм уу айн байгууллага мэргэжлийн байгууллагуудад ажиллахад одоо тулгарч байгаа тэр бэрхшээлийг дутагдж байгаа зүйлийн соргох гэх юм уу тий тэр зорилгоор хийгдэж байгаа учраас ерөнхийдөө яг нөгөө тавьсан саналын дагуу сургалтаа ихээр төлөвлөсөн байгаа. За дараагийн одоо бас гол зүйл бол одоо бүгдээрээ нөгөө дараагийн боловсруучны бэлтгэдэг хүний нөөц бэлтгэд бас тодорхой хувь нэмэр оруулах үүднээс залуу чудрага хандыг гэсэн шин залуу оюутнууд те шин залуу сурагч одоо мэрэгчлээ сонгох гэж байгаа хүмүүс рүү бас хандыг гэсэн одоо зорилго тавьсан байгаа. Хамгийн сүүлд гэх юм уу те яг энэ подкастын хувьд болохоор нөгөө яагаад чухал вэ гэдэг ийм асуулт тавьдаг юм билээ. Тэгэхээр та одоо өөрийнхөө зүгээс яг энэ яагаад чухал вэ? Бид нар яагаад энэ төрийн бас байгууллага те яг энэ айн чиглэл рүү хандуулж хийх болсон вэ гэдэг талаас нь хариулаач. Хүн төрөлхтний хувьд ч тэр те дэлхийн юунд ч гэсэн бол маш их олон үүрэг гүйцэтгэдэг те экосистемийн хувьд ч тэр за дэлхийн орчин тогтнохын хувьд ч тэр за тэгээд биологийн альянс байдал талаасаа ч тэр те маш их ач холбогдолтой. За манай орны хувьд бол ягаад чухал вэ гэх юм бол манай маань бол одоо маш бага талбайг эзэлдэг тийм ээ. Манай орн ч одоо эрсдэс уур амьсгалтай. За энэ уур амьсгалын зөвлөрүүлэх бол манай бол маш их том үүрэг гүйцэтгэдэг тийм. Энэ талаасаа ярих юм бол Монгол орнд бол маш чухал. За айн салбарт одоо яг энэ холбоо маань яагаад чухал болсон юм бэ гэхээр бид нар бол ерөөсөө л одоо юу гэдэг өөрсдийнхөө за яг нэг ийм хэрэгцээтэй байгаа юм биш үү гэдэг байдлаар одоо мэдрэмжээрч гэдэг юм уу те ингээд байгуулсан холбоогоо тэгэхээр яг одоо яг дутагдаад байсан ч байж магадгүй л те яг нэг ийм холбоо байгуулчвал зүгээрээс юм болов гэд ер нь бол орон нутагт ингээд явж ахт ч юм бол үнэхээр хүмүүсийн ярьж байгаа хандж байгаа хандлага бол яг л тийм л байсан л те үнэхээр мундаг та нар ингээд яаж байгаа ч үнэхээр ач тустай байна гэдэг талаасаа ярьж байсан шүү дээ. Дээрээс нь яг одоо бид нар явах болгондоо яг энэ мэрэгжлийн холбоодоос одоо хамтран ажиллах хүмүүс тий эдгээр хүмүүс ч юм бол өөрсдөө айн одоо чиглэлийн төрөл бүрийн бизнес эрхэлдэг тий тоног төхөөрөмж нийлүүлдэг ийм хүмүүс бас хамтарч оролцсон. Тэгэхээр яг нэг орон нутагт нь хэрэгтэй байгаа зүйлийг одоо аль болох санал болгох ийм одоо чиглэлийн ажиллагаа бол биднэрт үнэхээр чухал. Үнэхээр л бэлчээр уус ингээд бүх юм маань айн сантай холбоотой учраас яг энэ талын одоо тэр дутагдж байгаа зүйлийг нөхөхийн тулд үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа. Тэгээд хамтран одоо энэ подкаст орсон цензурэгчтэй баярлалаа. Чамд ч гэсэн баярлалаа. За баярлалаа. Яриа өрнүүллээ.